Би ихэд одоо хантайгаа 66 жил цайгаан жануулаад намайг байхгүй цайгаа чууч чаддгүй олооч чаддгүй. Намайг оронгуутлахгүй зүгээр ээжигээ харсан хүүхэд мөөмөө гэж гомчгөл гүйжрээд. Тэгээд нэг цагийг аяглаад өгөхөргөө сайхан ууч байна гэж яв. Аяганд нь этхим хийгээд өгөхөр. Уг нь тэр тэгжсэн. Одоо би хариу ирж байгаа. Ийм байдаг. Энэ хооронд бол зовлон жаргал зөндөө тохиолдсон шүү дээ. Бүхэл бүт нийгмийн цөллөг тулаал гараад ирлээ. Тий. Аугах лоохууц гэхэд албан ёсоор гэр бүлийн салгасан байхад хүртэл хоёулаа салаагүй. Уян жаргалтайгаа насан туршийн хайн ойлгоол. Сайн цагийг үзээд зовлонгийн талыг туусныхаа дараа дахиад жаргалын талыг туллаа. Ингэж амьдрах бол үр хүүхдэд өдийгүй хавь эрдэнэ байгаа хүмүүст ах дүүст нь за лоохууч амьдрах юм шүү. Энэ золио нохой шүү гэж хэрийн бохошг ингэж амьдралыг өөрөө босгож ад жаргалыг өөрөө бүтээж явах ёстой шүү гэсэн. Андгай тавиг батлаа тэгж хэрэгжүүлэх үлгэр дуурал болох юм. Тэгээд одоо хормын хийндээ хормын ордон анх тогоо гэдэг хүн байгуулсан юм. Тэгээд тэр хүн хормын ордны нь бол одоо Зэдэн Балдаргын гэргээ Ачаа маама Монголын хүүхдийн фондын хөрөнгөөр ер нь нэг хормын ордонтой болгож өгсөн бас хуйнтай хүн. Гэтэл нөгөө доторх ёсон шид бүх юм бол айл эрт мартсан. Тэгээд ийм үед тэр тогоо гэдэг хүн над дээр ирж яагалсангүй та нэг Монголон гэж явдаг хүн шүү. Иймсраа та энэ ёсон шлийг хэлж өгөөч. Бид нар бол одоо Орос нарийг л мэдхээс Монгол хормын ёсоо мэдэхгүй маа гэж. Хэлж өгдөг бүх билег бүгдийг би хийж өгсөн. Тэгээд тэр сүлд хормын ордны нэг шинхэн дарга нь хүртэл тэрнийг мэдэж байна лээ. Яав гэсэн чинь нэг залуу гадаадаас ирээд би одоо хормын хиймээр байна. Тэгсэн чинь дугаар олддог юм байна. Юу 300 гаруй юуны очрын 500 гаруй гэж хүний очрын дараа орохгүй. Гэтэл би бас буцхолч гадаа. Би хайртайгаар хормилж гад юммаар байна. Тэгэхээр л одоо моходрэлээд хормын ордонд очсон. Таны хүсэлтийг бол бид биелүүлэх ёстой шүү. Яасан бэ гэсэн чинь та манай хормын ордны ёсон шлийг бэлэг үгийг хийж өгсөн юм байдаг шүү дээ. Тэрүүгээр чинь л бид нэр ажиллаж байгаа шүү дээ. Ямчаас бид танд өртөг. Нөгөө залуугийн баярлж ин 500 хүний ард байсан хүн хин ингээд. Тэгэхээр тэд нар чинь хөөрхийн өдрийнхөө цагийн сунгаж илүү цагаар. Ингээд тэгээд хормын ордондоо очлоо. Одоо аймаг болгон хормын ордонтой болсон бас сайхан юм дээ. Тэгээд тэнд бол янз янзын хормилт юм л та. Хүргэнгүй хорим гэж байх юм бас. Бэргүй хорим үзлэхгүй юу их сонсон юм байна. Нэг өглөө нэг энэ зургтын Монголын үндэсний зургтын жаагаар хэлсэн жижигдэх чөлөө хинчлээ нэг зурглаач гэрнтэй чөлөө. Өглөө манай хаалгыг нүдээд ой төрлөөр явуулаараа юу хэлгээ. Юу вэ? Яасан бэ? Бочи цаасуухгүй юу? Гээ би нэг айлдаж хүүхэн гоох хэвээр юм гинэ, бэр гоох хэвээр юм. Би юугаа хэлэхдээ зургийг би зураад өглөө яах вэ?
Тэгээ намайг ичмэлж ба. Тэгээ нэг айлдчихсан. Оо сайхан цэвэр цэмцгэрхэн сайхан гашаатай штэ хаанда торгууд айл байна. Тэдэн тэгэж үгэлээ оллоо. Тэгээ за өнөө айн олон мод сүндэрлэнхэн 10 давч үндэс нэгэн гэлгээтэй гэдэг Батаргуйн цагаан үлсгэлгэлзэн гэнөвч манай нэгэн гэлгээтэй гэдэг Уудан Монголын энд тэнд төрсөн хүний олон урс ураг илгэн болдог ерөө сайхан зяатай гэдэг бугнам наач нь манай байгаа юм байна. Булга зүгээ чинь танайд байгаа юм байна. Согооном наач нь манайд байгаа юм байна. Суудлгээ чинь танайд байгаа юм байна гэдэг. Тэгээд ирээд олдгүй эртний сураад олддгүй суутаа танайхаас залхаар ирлээ. Яхаа мацэтэвэх таманах ветки магнэгэром скоро айли холти одоо жамим оо өнөө хүүчин байх хүү айц өднөр ч одоо нөгөө нийлхээс урд нийлдэг болсон шүү дээ одоо энэ юуны дээл админ дээл байгаа хүү байдгүй өөрийнхөө гэрт байдгүй ингээл одоо бити марцгоноотой танаар таяр гараад ирэхэд гэсэн. Хөөх юм уу ихэнх хон тормойтлоо гойчихсан гараад ирлээ. Гутаадах байх. Тэгэл энэ готын зэргүүлэх өдрүүл утслаа да. Тэгсэн чинь харин Баянгол дүүргийн эрүүлжүүлэхтэй манай хүн байж байна. Яа тэгээд тэр үед чинь эрүүлжүүлэхэд байгаа хүнийг нэг 25 бор нэгтгөөл авчдаг байсан. Гэсэн одоо хөлөөгүй яа гэсэн ээлжсэн дараа хүй хүүхэ болохгүй одоо ингээд 9 цагаар зорим гэсэн галсан гоо дазалтай шүү нэр хөсөн төгөөтаа оо тэгсэн би энэ өдөр хөрмө хийж чадахгүй нэг нөгөөдөг чинь хариуцгүй ярьчихсан тийм яасан гэсэн өчигдөр нэг хоёр найтарлаа тэгсэн чи яасыг баяртай юу юм гээл тэгэн тэгэхээр би маргааш хөрмө хийх гэж байгаа юм шин та хоёр ачаараа гэж хүү чамдан баяр үргээгээл тэгэл нэг лонхын суулж ирсэн мэдэх юм тэгэл тэрнээс хойш юу болсноо мэдэхгүй юм одоо би явалт байхгүй үсэн ми ерөөмөө самар самнаад нэг мөлчгний суулчгэрэн ингээд зүгээд тэгээд нэг 100 грамм татуулаад гэсэн нэлээмэж за яг өнөөдөр хөрмө хий ингээд тэнд бол ингээд хөргөнгүй шахмаар юм. Өдөгчс 20,000 хийгээд л сайхан юу хийж нэг найран дээр гівгэнтхэн нөгөө хүүхэн чинь бүгд солилцсноо царайных ч юм болол ийш рүүгээ очоод тэгсэн ээж нөхдлүүд гайчдаг юм байна гэнэ хажуудлын ёслогөөрөөр ордог юм лу шатруугаад яваад цонхоор харсан чинь өнөө бөмбөлөг хийсгсэн машинд суугаад яваад л Гүн яаж юм бэ? Ахны усгараад байна гэнэ. Хурдан мэж ирсэн. Мэр алгалах юм да гэдээ бодоод байсан. Зайлуу тулгар их юм байсан чи. За тэгээд нөө гадаадынхан нөө дөрвч үйлдвэрт дандаа гадаадын мэрэгчлэлтэн гэж байдаг л. Одоо тэднэр байгаа, нөө худын тал байгаа. Одоо ерөөсөө ямар ч гэсэн 20,000 хийлгөө болохгүй гэл. Нэг гашаанд очсон. 10 хэдэн хойно иш тэр үе хойно овор шүт нэг ээжийнх хэрэг болгонд нэг хон төхөрч нэр яадаг гэдэг дундгой айл юм бас энтэй мат за ингээд найрлах бол гоод бэр байхгүй яах энэ хоёр хотгойхоо нэг юуны нарийн юу гэж явдуулээ бэрдүүлчилдэг ихтэй чинь тэрнийг нэгийг суулгачих гэсэн. Нөтгшин суулаа. Тэгэл одоо авгын оронд нэг охин сууж байгаа хэрэг шүү дээ. Тэгсэн нөгөө зөвлөлтийн нөхөд чинь 3 хоногийн дараа гашуун гэж орлоо. Горк дарлдаг. Тэнгүүд үнсэлдэг байхгүй. Өдөгсөн чинь ихлэж яхан доо. Би үнсэлдэг. Үнсэлдэг. Өтөрнөөс дахиад гашуун гэнгөөдөлдөг. Тэгж байдлаар нь 3 цагийн үед их сайхан мэдээрлээ.
Тэр найрыг яхад их ажтайхан боллоо. Нөгөө юу чинь маам болчих. Хоёр хэрэг хөө гардаг. Ингээд их орим сайхан болдог. Тэгэд дундуур нь хэдийгээр өөр хүнтэй өнсөлдсөн боловч тэр бол гэр бүлтэйг салсар хийсэн байхгүй. Нөгөө нөхөр надтай тааралдаад нөгөө нэг оримдоо очиж чадахгүйсэн. Би амьдралдаа нэг л арх уусан. Тэр миний хоёр нөхөр баяр үргээл нэг уусан. Тэгээ би тэр 20 минут дээр тэгж арчаагүй байсан бодвол тэрнээс хойш би уугаагүй шүү. Хүүхэд юу болж байна? Одоо 5 гарсан одоо дахиад ирэмсэн байхааг. Ингээд тэр найран дээр азай бурлуудын хэлчихсэн сайхан бэлэг үг ерөөлийн буйнд тэднэг чинь ерөөсөө л яаж амьдрах ёстойг ерөөл амны бэлгээр залгацсан ийм байдаг. Аймэрхүү тэгээд энд бол ухаанда юу ятгал та авичигээ амьд бурхан шүү гэж ашид хөндлөн жаргаж яваарэ. Ахан дүүсийгээ алс харигаас ирсэн зочин шүү гэж бодож хүндэлж дайлж байгаарэ. Ард олноо Чингис хааныхан шүү гэж бодож хүндэлж яваарэ. Ажил үйлс бүхний манлайд жавхалцж яваарэ. Алдар суугаараа удмынхаа алдрыг дуурсгаж яваарэ гэх болгонд өнөө зочид чинь орой гэж. Тэгээд сайн луунтай найр бол зогтдгүй хүн. Хинж халамсч байна түүнд дундгийн жаахан цөөлөөл. Хин жаахан хөрзгөр гөх байна түүнийг алавдаж нэг тогтоолгоол. Өнөө лонгоны өвлөөс сэтгэлийн тоглоо хийсэн цуун гой хийдэг байхгүй. Тэгээд сайхан улаан зэр тус үе дээр л гівгэнтхэн. Зээ тавь үгэлэх чинь гэж шүү. Монголын молрын үг гэж сайхан үг байдаг. Одоо энэ молрын үггүйгээс болоод монгол нэр тархаа байсан. Анх цогтой ирдгүү дараа нь ерөөсөө тардгүү. Тэр юу гэдэг лээ хүү. Тий. Хонон өнжин найрламаар байвч хойштын чинь ажил салгартах гэж байна. Хонь орох хоёр чинь нийлчих гэж байна. Хонь орох нийлвэл нэг өдрийн шүү алдсан шүү дээ тийм. Хотод бол хотын хөлөг анууч ирүүсэх гэж байна гэхэд их наригантай болдог. Өнжин хон найрлах сайхан боловч үйлс ажил чинь салгартах гэж байна. Өг минь яач гэж эмээн санаан зовж байна. Үлгийтэй нялхас уйлгэнж байна. Ингээд марны чих хоёр үлээ, мордохын хондох нэг үлээ. Мордохынхон молор хонцайг тогтооцгоогоод ар гэртээ ад жаргал тэсэр марилцгоё. Тэгэл нөгөөдөл чинь зүм гараад явна. Настай бурлууд бол бүр уян дээр навш мордсоо хойно догтдог. Ингээд энэ ёс заншлал бол айл гэрийг төдийгүй найрыг бүхэлдэн бузар болгоноос ариутгаж буйны жуулхан болгож байдаг. Эмчтэй юм да.